Миний шэс сүрэдэн Миний бас сүрэдэн Миний боже сүрэдэн Толгомдодэн За бичсэн шүү. Яа, одоо яаж эхлэе? Хин би явах юм уу? Тийш тий. Чи манай толгой байсан шүү дээ. За сайн байцгаана уу? Сэ. Гэс араас нь түрээч манайхаа. Хүн сонсогчтой. За яа л эхэлдэг байсан санагдаад байгаа юм. Гүүш тий би өөрийнхөө подкастн дээр л эхэлдэж шүү. За та хоёрт бол хамтдаа хөтөлцөөд. За сайн байцгаана уу? Эвэлчээ. За тэгээ хүсүүглээсэн. За би эхлэе. За би эхлэе. За. Оо за. За. Айгу олон хүмүүсийн дуудлагаар энэ дугаарыг бичиж, тэгээд хүсүү хүлээсэн дугаар болж байна. Тэгээд бүгдэнд нь энэ өдрийн минь төргий юу байцгаана. Гэдэггүй. Сайн байцгаана уу гэж үгээд Өдрүүд явж байгаа чаа. Яг аль руу орохоо мэдэхгүй байна. Өөзөө ярих гэж байгаа мó тэрийг подкаст ч ярих гэж байгаа мó. би саяхан бодож ирсэн. Энэ гаран дээрх шивээсээ хараад хоёр хулгай чи яг гэж шивүүлвэ. Ингээл болж байгаа юм болоод яг гэж шивүүлвэ гэж бодож ирсэн. Тэгээд би энэ дээрх шивээсний минь утга учиртай болж байгаад баярлалаа энэ дугаарыг хийж аа. Хэрэггүй шивээс өшөөсөн байна гэж. Нөө битээ ярилцлагаар наа чи гоё шивээс байлгач баярлалаа. За тэгээд маш олон хүмүүс бит хоёр руу ингээд бүр бичээл те. Хүүе, одыг оруулаач, эвэлийг оруулаач. Одоо гуруулаа нэг дугаар хийж, дөрвөлөө нэг дугаар хийж гээл бүр хүмүүс маш их мессеж хийжсэн. Тэгэл ямар нэгэн одоо амьдралд нь ингээд апдейт болонгууд хүүе, эвэл гисэн байж та, од гисэн байж та хоёр мэдсэн юм уу гэл ингээд ерөөсө дунд нь хүмүүс ингээд байнга мессенжер хийгээстэй те. Тэгэл бит хоёр ингээд тийм байна уу гэл тэгсэн үү гэл те. Яг бид хэд чин дөрвөлөө ингээд нөгөө утсаар яриаггүй, хоорондоо холбогдоогүй жил хагас болцсон юм байна шүү дээ. Болцсон байна тий. Ghosting гэж дугаар хийгээл тэгэл ghosted алга болцсон тий. Тэгэл ghostlд болсон уу? Тий, тэгэхээр зэрэг ингээд жил хагасын хугацаанд бид нар ер нь юу болоо тий, амьдралд ер нь сонь сайхан юу болчихвоо гэдэг талаараа заяа бит хоёрын тухай хүмүүс мэдчихэж байгаа. Эвэл од хоёрын тухай хүмүүс сонсохыг маш их хүсэж байгаа учраас та хоёртоо микрофоноо шилжүүлье. Сайн байцгаана уу. За эвэл юу вэ? Надаар эхэлж байгаа юм уу? За сайн байцгаана уу? Намайг ивэл гэдэг. Би ингээд. Сая энэ одоортой подкаст хамт хийдэг байлаа. Намайг бас хүмүүс уртастай хад Есүс гэж дууддаг байсан. Есүс нэ. Есүс нэ гэдэг. Бас зарим хүмүүс тэрэнд их дургүй байсан. Одоо тэгээд подкаста зодог тайлаад хөдөө яваа тарилан чинь боллоо. За. Одоо киногоор л ажилладаг байгаа шүү дээ. Оо за. Харин тийм сүүлийн үед editing энэ төр амар их хийж өрөөд дөнгөж сая OnlyFans-ийн юм эдитлж үзсэн. Харин тийм. OnlyFans-ийн лаглаг бичлэгүүдийг чи эдитлж байгаа гэсэн үг үү? Тэд чинь ихтэй өөр юм байлээ. Тэр нь яадаг вэ гэхээр нэг юм. Компани нь өөрөө болохоор тэр OnlyFans ч одоо ингээл нэг тиймэрхүү юм гаргадаг штэ контент. Одоо компани анхандаа болохоор тийм биш зүгээр л алдартай хүмүүс өөрсдөө фанаттай холбогдох тийм зорилготойгоор хийдэг байсан. Тэгээд тэрлүүгөө буцаж орохгүй бол янз янзын өөр контент хийдэг юм байлээ. Тэгээд тэр мөрөн дээр нь ажиллаж үзсэн. Тэг гоё юм байна уу? Reality TV шиг нэг тийм байсан. Тэрэн дээр ажиллаад одоо утгагүй гарах байх. Оо за Ямарлаа. Харин тэгээд эдиторээр ажиллаад байгаа болохоор ер нь бол гэрээсээ ажилладаг. Гэртээ нарны гэрэл харахгүй тэгэл нэг вампир шиг юм байгаад байна да. Хамгийн сүүлийн апдейтээр нөгөө ивэл Монгол хаан жүжигт Ари Алданд ажиллаж байгаа гэж хэлжсэн шүү дээ. Тийш Лондон руу хамт яваад ирсэн. Тэгээд дараагийн үнд нь явг шүү дээ. Ашгүй. Яваг нь болсон байна. Их гэсэн үг. Хил ам дагуулаад. Чаа Монгол улсын төсвөөс идсэн ч юм бэл. Тийм шүү дээ нэрээ. Биен гайгүй юу? Тэрийг нэрээ хүмүүс амар их асуусан. Хүү энэ ивэл биен сайн юм уу гэд. Гайгүй шүү дээ. Би нүгэд. За. Оо за. Тэгээ хуучин байдаг байрнаас арай илүү уур газар руу нүүж ороо. Тэгээ шинэ байранд орсон чинь бас тэр хуучин байрны юм уу ч байсан юм уу да агаар магаар нь те. Тэг юм өдрөөр нэг хөгц мөгцэн төрөйдөг шүү дээ. Мол золдон тэргээд тиймэрхүү юм ч байсан юм аашин тэнд байхад л нэг л тийм гээд би сул бадад басахгүй. Тэгээд шинэ байранд нүгэд ирсэн чинь арай гайгүй ч байгаа шиг. Дээрдэж байгаа юм уу хэмэдлээ. Тиймэрхүү байдалтай би тэгээд янз янз юм тэргээл эмч мчтэр орж ийл үзүүлсэн чинь яа бест вэ л гэдсэн шүү дээ. Оо за ашгүй. Сүнстэй байсан юм болоо. Би тэгээд Харин тийм шүү дээ нэг сүнстэй байсан гэдээсэн би тэгээд эмч ийм зовиртой байсан чинь нэг юм
ундаг дугуймгоо дуулаад маск засвал гэл боо юм үзэл зүрх мөр шалгаж байвал тэгснэ наа чи зүгээр л байгаад штэ гэл юм чин тэгс. Тэгээ одоо юу юм бүүм. Амар. Витамин D-гийн гачигдaltaй байна гэсэн. Тэгээ тэрнээс Тэр чинь хүн болгонд авах юм аа. тэр нэг харанхууд байдаг эдитер чинь тэгэл нарны гэрэл үзэхгүй. Мэдхгүй дээ бөөнл юм болоод. За хувийн амьдрал Саяны хөвөх гэсэн юм уу? Саяны хөсөлөх байсан байх шүү. тий хөсөлөх байсан. Одоо хувийн орё. Урт үстэй байхаа болсон гэж нүүсэн гэж тэгэхээр нэг юм болсон байна да. Нэг л амьдралын нэг том юм болсон байна да. Үсээ солиод ягаанаар будаач шүү. Яа хуучин байрнаас тэнцээ одоо бараг 7 жил амьдэрсэн ч үлээ нэлээд удаан амьдэрсэн хуучин байранд. Тэгээд байр нь өөрөө нэг юу хуучин стайлтай байсан байхгүй юу? Цонхныхын завсраар нагаар магаар нэвтэр гарч ирдэг тийм нэг модон цонхтой тийм нэг байрнууд байдаг штэ. Тийм яг амар одоо тийм гоё хуучны Америк классик тийм мэдрэмжтэй байр. Гэхдээ байшин өөрөө хуучин болохоор жоохон юу гэдгийг комфорт тухтай тав тухтай байдал надад яг санаанд хүрдэггүй байсан байхгүй юу. Тэгээд одоо болохоор арай л тийм шин байр те. AC энэ нэг air conditioning энэ бүтэн байраараа явдаг цон. Тийм арай илүү орчин үеийн байр руу ороод нүүсэн. Элэдэ байгаас тий? Элэ дотор. Тэг Корея танд байгаа шүү дээ. Оо за. Мэдтий. За яг тоо за. Тэр нөгөө тент хийдэг. Нөгөө юуны хажууд байдаг вэ энэ тэгээд. Яг нь солонгос ресторан те? Тэр Тийштэй гэсэн чинь амар гоё үнэлгээ амар гоё үнэлгээтэй байлаа те тэр гэж бодоо. Тийм л байдалтай байна да. За ингээд ер нь бол бас мэдээллийг жоохон нууцлж байна. Гэхдээ нууцлж байгаа биш. Бас ярих юм толгоонд орж ирэхгүй байна. Юу ч хэлэх ёстой юм те. Хүмүүс араа яг ингэж бодож байгаа. Йоо яагаад бүр хэлээд байгаа би ивэлээ. Найз охинтой бас юм болоогүй юм. Тэрийг л хэлжээч гээл одоо шууд комментээр орж ирнэ. Тийм болохоор шууд лаа. Болцсон шүү дээ. Сүүлийн апдейт бол болцсон байсан шүү дээ. Харин тэрийг ч одоо тэгэл хүмүүс харин байгаа мó байхгүй мó гэд бас мэдгүй байгаа шүү дээ. Тий. Гэт дуусчихдаг гинэ. Ярихгүй энэ гэдэг. Яа, сүлээд. Ярьж болохгүй. Маркетингд муу. Дагагч өсгөө гэж маркетинг юм шиг. Дагагч нар багассан байлаа шүү дээ. За тэр тухай жижигтэй ярина. Сандрын дагагч нарын тоо хэд болсон бэ гэдэг. Ардмаа хүрсэн үү гэдэг дараа ярьж суулгаа гэдэг. Яа, сүлээд. За, баруун дэше ирэхгүй. За тэгье. Тэгье. Надаар юу хтэй тэгэл ажиллаа гээл гуруулаа болсон. Сүүлд ганцаараа байсан бол одоо гуруулаа болсон. Оо. Тэ. Дэлгэрүүлээч яаж тэгээд яах вэ? Хүлээгээд байсан чинь чимэг болж толгоонд орж ирээд яг альтлаас нь бацаж авч явах гэж бодож байна гэдэг. За. Юм мартамхаа болсон. Юу ярьж байгаа. Яран дондоо юу ярьжсэн мартдаг болсон. Тийм тэгээд найзхантай болсон, нохотой болсон. Баяр хүргэе найздаа. Баярлаа тэгээд олон жил хүлээсэн юм гэдэг шиг. Өн чи хүлээсэндээ гэдэг шиг гэж хэлээрээ. Instagram дээр юу тавьсан чинь зураг оруулдаг байхгүй юу? Аха. Нохотойгоо найзхантай зураг болсон чинь яг доор нь яг тим комментод орж ирсэн шүү дээ. Ямар их хүлээв. Эний чинь хүлээлээ мүлээлээ гэж байна. Тийм тэгэл ажиллаа гээл. Тэгээд бас ингээд ганцаараа олон жил явж байгаа л ингээд хоёулаа гурлаа олонгот бүх юм ингээд 2 3 дахин нэмэгддэг юм байна. Тэгэл ер нь бол сүүлийн үед амар завгүй л байна. Тэгж байгаа хэлтэй нэр тий. Хандуулах юм олон болчихоор. Тий, одоо зүгээр ингээд гэртээ ингээд гівчээдэг гэсэн бол одоо зүгээр гівчих болох болж за ийшээ гарах уу, тийшээ гарах уу, ийм ихэд ихөө инкүү гээл те. Аа. Тэр гоё юм уу? Ямар сайн асуулт үү гоё юм уу жахтай яах вэ? Өмнөх амьдралын хэмнэлээс хэр өөр тэгээд бас мэдрэмжийн хувьд ямар ялгаа вэ? Анти бүх юм 2 дахин нэмэгдэхэр чинь тэгэл одоо ад жаргал мад жаргал хүртэл 2 дахин нэмэгдэж штэ. Тий. Тэгэхээр тийм бүх юм л даблцсан явж энэ одоогоор. За гоё л байгаа юм. Бид хоёулаа хүмүүс ингэж бичсэн шууд ингээд шууд зургийг скриншот хийгээд. Тэгээд надад ингээд явуулсан за энийг хар.
энэ одыг хар гэдэг ингээд амар олон хүмүүсээс мессеж ирсэн. Ховлоо. Битгоо хоол Хардаа чи энийг хараач гэдэг тэгээд ч бүр бүр айгүй хөөртэй. Манай амад нэгч мэгч үрт. Хүүе гэдэг адруу залгаж малгц би бүр яасан бэ ажил дээр очиж амар хэрэг болоо. Од найз охинтой олцсон байж чи харсан уу гэд би хараагүй байна. Хараач гэд. Тэст амар айгүй олон хүмүүс битсэн хов зөөсөн натаалаа гэж. Тий. Надаас зөөсөн. Хүмүүс. Хүй энэ ямар охин юм? Бараг ямар удаага угсал гаргал нь юу юм? Тийш 3 үе түүхний хийм бэ гэж мэгээд бараг асуух шүү дээ. Тий. Тэгээд NBA ярддаг подкаст хийж байгаа тэр чи одоо бараг 2 сизон явцсан. 2 тон дуусж байна. Тэгээд өөзөгийнхээ сонсогч нарыг амар санаж байгаа. Яаж санаж байгааг. Өмнө ингээд маа өөзөгийн сонсогч дийлэнх нэмэгтэй хүмүүс байсан шүү дээ. Тий. Тэгээд ирж байгаа ингээд комментууд нь ерөнхийдөө ер нь бол цөрөг коммент ер нь бол баг байхгүй. Айгу цөөхөлөд өссөн шүү дээ. Тэгэнгүүт одоо спорт ярддаг юу аудиенс нугасаа эрэхтэй байхгүй. Тэгэл. Баг 100 баг 90% ч юм уу тий. Тэгэнгүүт ирж байгаа комментууд нь дандаа мен хараалтай. Тэ хоёр үг нэг нь хараал гэж. Амар тий өмнө амар гоё юм уншдаг байсан чи одоо өөр коммент ч очих байсан айгаад. Тийм ялгаатай байна да. Та нартай би хайртай шүү гэж. Тий тэгж хэлмээр санагдаад байна шүү. Гэтэ Азиагийн сонсогч нар айгүй хөөрхөн айгүй юу юм бэлээ. Тэ ингээд одоо ингээд нөгөө одоо бид чи ингээд шин дугаар хийгээгүй жил хагас болчиход байгаа шүү дээ. Гэтэл тэгэл ингээд YouTube дээр ингээд ороод харангууд ингээд бүх дугааруудаа эргүүлж сонсоол тэ ингээд тэндээс эхлээ сонсож ийн энэ дугаар дээр яаж ингээд хамгийн сүүлд оруулсан дугаар дээр гэхэд ингээд хүмүүс та дөрөвөө санаж ийн гэж тэнгууд нь тэр комент нь хүртэл ингээд амар олон лайк майктэй тэ энэ дөрөв хизээ гэж ирэх юм болоо энэ төр гэж бүр айгүй юм тасралтгүйгээр хүлээж ингээд яг нэг чин зүрхнээсээ ингэж хайрлаж сонсдог байсан ингээ мэддэж байгаа байхгүй тий. Тэгэл ингээл бит хоёрыг заяа бит хоёрыг Монголд очиод ингээл хүлээлгийн өрөөний уулзалт хийж ах ч юм уу. Хот яасан ивэл яасан ингээл бөөнөрөө асуугаад тэгэл хүүе бид ийм бичлэгийг хийгээд та нар ингээд тэр хоёрт хүргээж энэ төр гээл та хоёр тэр бичлэгийг үзсэн мэл шүү дээ. Хоёулаа лайк дарчихсан. Тэгэл ингээл гоё моо энэ төр гээл те ингээл бит хоёроос ингээл нэг юм сонь сонсгоол тий. За тэр юу болчих энэ төр гээл нэг юм. Бараг та хоёр шиг сонь сонсгож хүмүүс ирсэн биш гоё уулзээ. Баярлалаа. Тэр хүмүүстээ бас хандаж та хоёр нэг үг хэлээч. Тэгээ та хоёрыг сансан хүмүүст нэг юм хэлээч. Хоёр өгүүлбэр. Яа, санаж байгаа шүү. Бас тэгээд мартахгүй тэгээд дэмжээ та сонирхоод хамт ингэж яаж чад баярлалаа. Тэгээд угаасаа тэгээд сэтгэл гаргаж байгаа нь их гоё юм. Тэ. Би угаасаа тэгээд надад бол юу гэж хэлэх юм те. Ингээд иймэрхүү юм ингээл ариуна хэлнэ шүү дээ. Тэнгүүт ингээд юм сэтгэл одоо ингээд дулаахан болгосон ч юм одоо нас heartwarming гэдэг чинь англиар нэг тийм бол ер нь бол момент байна. Тэгээ би бол надад бол окей тэгэл цаадалч ингээл бодоод асууж байгаа даа гэсэн юм би бодогдохгүй шүү дээ. Тэгээд гинт одоо ингээл гинтийн бэлэгтэй адилхан тийм одоо санагдаж байна. Тэгэхээр бүгдэнд нь их баярлаа. Дэмжиж явдаг. Тий. Угаасаа технээсээ л гоё тийм эргээр дэмждэг байсан. Одоо хүртэл тэгээ подкаст хийхгүй байхад ч гэсэн бас ингэж явж байгаад бол их тийм дотн санагд тийм мэдрэмж төрж байна. Бүгд нь баярлалаа гэж л да. Тийм бид нар тэгээд айгу гоё юм ихлүүлээ тэгээд гоёор ч яг нэг төгсгөл нэх онцгойлсон багтаа хүмүүсээ. Гэхдээ тэгээд яг ингээд төгсөх үедээ төгссөн юм шиг санагддаг ш. Тэгээд одоо ингээд эргээд харахад яагаад ингээд хүмүүс ингээд яагаад одоо нэг френц ингээд хүмүүс ингээд давтаад үзээд байдаг ш. Тэрнтэй адилхан бид нар яг тийм юм бас яг бүр тийм айдах том биш гэсэн нэг тиймэрхүү юм бүлдээсэн болоо тэгээ хүмүүс ингээд байн орж сонсоод идэм шүү гэж би бодсон. Тэгээд гоё дурсамжтай гоё юм бүтээсэн байна даа л гэж хаяа боддог. Тэгээд тэр юу бичлэгийг гэсэн үзээд хийж бодож ирсэн. Бодсон. Тийм. Тэгээд одоо хүртэл ингээд сонсдог хүлээдэг тэр сонсогчтой баярлаа. Бид нар ч гэсэн санддаг шүү, хайртай шүү гэж хэлье. Хүмүүс амар олон хүмүүст ер нь юу яасан мэн гэж бодсоо одоо ингээд зөвхөн ингээд бидний маазрахыг бид нар ч ингээд заримдаа маазрахгүй маазрал ингээд яадаг штэ. Тэрнээсээ гадна ингээд бит хоёр нэг хизээ яг хизээ ямар хүнтэй болсон санахгүй ямарсан тэр ингээд миний сэтгэлд ингээд үлдсэн нөгөө хүүхдээ гаргачаад айгүй их тийм юутайсан гинэ одоо депресстэй ингээд төрсний дараах сэтгэл готролд орсон байсан чинь бидний подкастыг сонсоод тэндээсээ гарсан гэд тэр яриа надад амар сэтгэл болсон байхгүй те би за тэг ингээд
ингээл заримдаа ингээл бичгтэй яа одоо ингээл тэг бүтэн санд бас орой ингээл гадуур гарч марж явмаар штэ гэрэлдэж мэрэлдэж гэдэг ч юм уу ингээд хүн амьд ингээд ер нь бол амралтын өдөр дандаа ингээл гадуур явж хат за подкаст бичин харий марий гэл ингээл заримдаа ингээл гэж боддог байсан ч гэсэн ингээд дараа нь ингээд бодонгоо нэр амар чухал юм хийсэн юм байна штэ тий ингээл тэр чин бас нэлээд олон жил бас хийсэн штэ тэгээд нэлээд олон цаг гаргасан ч гэсэн тэрний ингээд үр шим нь нэг хүнд ч гэсэн ингээд бас хүрсэн надад амар гой санагдсан. Тэгээ би за тэгэж олон удаа гэрэлэнд яваагүй бас хэрэг болсон юм байна. Тэгэж л атсан да. Олон удаа энэ шоуг залилсан байх шүү. Тэгсэн шүү дээ. Тэгсэн тий нэг яг бүтэн сайнны орой нэг хийхэнгүй болцсон тий нэг хэсэг. Харин тий. Гэлөө гэл нэг юм жоохон эзгүүрэл гэдэг болцсон. Яа, тийм байна. Тэгэл тэр ghosting гэж тэгтээ юунд нэг учир байна тий. Яг тэр нэг дугаарт л учир байна тий. Тэрний араас л ялгуулчаад байгаа бид. Тэр нэг таринтай юм байсан баха гэхгүй гэж. Нэг л цаанаас үйтэй ёо. Тэгэхээр өнөөдөр тэрний тухай ярихгүй гэж. Тийм. Саяхан би зүүдлээд чигтэйхэн дөрүүлээ ингээл Монгол зонголтол уулзаад байгаа болтой тэр. Тэгээд тэгснэ ингээд би ингээд босч ирснэ ингээд амар чин сэтгэлээсээ ингээд нэг хүнийг санах тийм мэдрэмж авсан заяа. Нэг амар сони юм билээ шүү дээ ингээд одоо нэг юм за хайртай хүнээ хүлээж байгаа юм шиг тийм мэдрэмж бол биш заяа. Гэхдээ яг ингээд нэг юм чин зүрхэндээ ингээд нэг юм жоохон өвдөлт мэдээд байгаа юм уу тэр одоо хайши эсвэл одоо тэр үнэн одоо мэдхгүй нэг юм зулаагаад байгаа юм уу тэгээ ингээд босч ирснэ заяаруу бичлээ тий тэгсэн хүүшээ найзаа тэрэг зүудлээгээ ивэл рүү бас бичээд үе ивэлээ ингээд чамаа зүудлээ бодлогсэн чи хариу байдгүй 2 3 хоног алга болцсон нөгөө ивэл за заяач яхав тэр дөрөө хариулсан шүү дээ. Тийм ээ. Тэгэл тэгсэн чи ивэл ямар гоё тэгээ би удахгүй Европ руу явах гэж байгаа штэ тэр үед айгу бол уулзсан гэж бодоод яасан болов зүудэлж орж ирж байгаа болов энэ гээд нэг мөхөөрхөн яриулаа. Тэгээд хэдүүлээ ер нь нэг дугаар хийсэн дээ гэж тэгжсэн чинь ивэл яах вэ? Давай тгий гээл тэгч. Тэгэл тэгсэн заяараа бичээ. Ивэл давай гэж гээл тэгсэн чинь. Од руу хичвүү гээл тэгсэн чинь заяа. Бичээд үзтээ найзаа. Тэрнээс өмнө заяа нэг хитэд асуугаад үгүй гэсэн юм шиг байна тий. Тэгсэн чинь чи нэг бичтэй яриана чи ямар хичвэл нэг бич магадгүй. Би од атман. Тэгэл тэгснэ. Од руу хичээл бичгөө гэсэн чинь амар хөөрхөн өдөөс ингээл хариуллаа л дээ. За тгий гээл. Тэгэл тэгсэн чинь ингээл амар яг тэр өдрөөс хойш би ингээд оглоод сүүлийн 7 хоног гэсэн юм бид нар чи. 4 хоног ингээд дөрүүлээ ингээд нэг дугаар хийхнэ гэдг нь ойлгомжтой болчоод ингээд 4 хоног ингээд тоглоодсэн заяа. Йоо тэр яг юм одоо ингээд утсаа аваад ингээд дөрүүлээ байна уу гэл нэг орж ирдэ шүү дээ. Яг тэр мэдрэмж яг ямар ах байл гээл ингээд баг төсөөл мөсөөлөөл тоглоод байгаа юм уу мэдгүй заяа. Амар гоё яг энэ өрөөг бэлгэлж байгаа та уртаас баярлалаа. Ингээд дөрүүлээ хамт сууж байгаа. Би ингээд баг ийм яриа болохгүй ч магадгүй юм шиг байна да гэдэг амар юм юу хийсэн юм шиг байна. Итгэл алдарсан байсан юм шиг байна. Тэгээд ингээд яг бичгээр болчлоо гэсэн чи би бүр ингээд гэж бүр ингээд авчихсан. Гэхдээ ерөөсөө би дахиад бичээ за юу бичээд юу ярих вэ гэж бодоод байсан. Тэгээд заяаг асуухт нь за баг юу гэдэг нэг дугаар бичээл тэгэл баалуу болчоор чинь тэгэл ямч утгагүй юу ч болоо гэж би бодоодсэн бохгүй юу. Тэгсэн чинь сая бажи ялтанд ороод илээд ирээ тэгээ нааг оруулаад тэгээд тэгсэн чинь би ерөөсөө тэрийг өөрөө кринжлээд үзэж чадахгүй. Тэгээд ямар л тэгээд тэгсэн чинь найз хөө үзчихэд би тэгээд доотлолт нь коммент хийж ин хүмүүс хараад юу бодоолж байна гэсэн чинь үгүй танаа өөзэгийн сонсогч чинь л амар их хөлий чи өөзэ тэгээд хоёрыг бас сонсдог байхгүй маань. Тийм үү. Тэгээд тийм үү хай. Бичнэ гэж яриад байлаа шүү дээ. Тэгэхгүй юу? Би тэгэхээр бичихгүй байхаа гэсэн чи бичээч гэ бараг загинсан даа. Тийм гоё хүн байна. Манай тааш байж. Тийм үү. Юу яриад байгаа бичээч гэ. Тэгээд за нэг уусаа тэгээд бичих цаг болцсон юм байна даа л гэж бодсон шүү дээ. Тэгж ойлгосон шүү дээ. Хувсгалын тохироо бүрдсэн юм байна. Дэмжлэгтэйгээр араасаа татлаа түтлээд юу л татлаа түтлээг нь хойноосоо төрлөгтэйгээр орж ирсэн байх шүү байна. Тэр чи төрдөж байгаагүй юм байна. Тэр зүгээр л найз охиндоо л байсан байна. За энэ болчиход хин нэг зөвшөөрөл өгөх асуудал байсан юм байна. Зөвшөөрлөө. Босто загнуулаад ороод ирсэн шүү дээ. Үгүй ингээд таарсан чинь та гурлаа сингл биш болцсон юм байна шүү дээ. Аха. За найз залуутай болсон юм. За.
тэр үний талаар сонсъё. Гайхалтай. Тэр хүн бол хорвогийн хамгийн гайхалтай хүн худлаадлаа. Хүүний за. Нэг залуутай уулзж байгаа танилцаа 3 сар болж байна. Бараг 3 сар болж байна. Тэгээд Вау. ер нь бол амар шуурхай байгаа. Надаас 8 дүү. Оо нэлхноо зулгаацаа. Окей. Би ер нь нэлэх ногоо зулгаах хүн байсан юм байна гэдгээ өөрийгөө олж мэдсэн. Хаврын анхны яргуу итгэл яваа. Тэгээ хаврын анхны яргууч маргууч айгүй гандтай юм байна шүү дээ. Зөө. Амар энэ шиг мэрлээ та гэж. Тэгээд айгүй сайн залуу байгаа. Тэгээд герман залуу. Ер нь бол баг үерхэж байгаа. Тэгээд намайг үерхий гэж удахгүй гойно гэсэн. 8 дүү гэхэр чинь заяагаас 8 дүү гэхэр чинь Gen Z-д орох уу? Gen Z-ийн дараагт орох уу? Мэдгүй. Ямар ч юм би. За яг хиттэй болгочихвол чийсэн. Нэр жинзээ. Заяа чи Gen Z юу? Юу яриа солиороод байгаа. Билэн л юм уу? 35 гарсан үнийг 35 гарсан гэнэ. Тийм 35 гарсан үнийг юу ярина юм бэ? Би чи өөрийгөө хамгийн залуу миллениал гэж бодсон. Чи бас миллениалд орох юм. Тийш үү. Арайчтай. Миллен. Тэгвэл жинзи залуутай. Тэгсээ. Гэнсиг цулгаа гайцсан юм байна да. Үгүй тэгээд айгүй гоё байгаа. Эхлээд амар санаа зовдөг гэж байгаа. Тэгээд сүүлдээ ер нь санаа зовхоо болцоо. Тэгээд ерөөсөө би одоо юундаа санаа зовдیں۔ Тий. Эрэгтэй хүмүүс тэгэл нэг өөрөөсөө 8 9 10 дүү хүүхдүүдтэй үерхэл одоо хамт амьдрал суугаад болоолох чинь би нэг өөрөөсөө 8 дүү залуутай үерхснэг ил амар ингээл ёо яа бист амар нэлэх ногоо зулгаалan болгоолаа гэж тэгэж ер нь бодгоо байсан. Тэгээд тэр залуу маань ч гэсэн 27 8-тай ажиж ер нь ингээд айгу тийм. Йоо нэлэх ногоонд орохгүй юм байна. Тий нэлэх ногоо. Би гэхдээ ингээд гоч хөрөөгөө хэр бас ингээд жоох нэлэх ногоо шиг санагдаад. Ямар 18 9-тэй хүүхдтэй байгаа ш. 27 8 хэрч. 27 гайгүй шүү дээ. Вэ гэтэл өөрийнхөө 27 доо үе боддог байхгүй юу? Та нар ингээ өөртөө 27 үйдэг бод ямар байсан? Чиг тэнэг бацаа ш. Амар гинэн бачкандар байсан байгаа зү. Яг би яг тэгж бододдаг байхгүй. Тэгээ ер нь одоо тэгж тэхэ бодгоо байсан. Тэгээ ер нь баг найз залуутай болсон байгаа. Тийм л сантай надаар. Барагс чи өөрөө бол хөлийн зөвшөөрөхгүй байгаа юм ба шүү дээ. Үгүй юу гэсэн надаас гүй шүү дээ. Надаас асуухгүй юу? Би тэгээ манай Монгол ясна. Манай Аад соёлд ингээд заавал асуух хэвээр. Тэгээ би асуугаагүй шүү. Асуугаагүй чи л. Асуу гэж. За одын найз охин тандад хэлэхэд одыг асуу гэж хэлээрээ гэж. Албан ёсоор. Энэ хэлхийг бол гасна. Тэр чи би эдитлэх байгаа одоо. Би эдитлэх. Одоо чи хасч чадахгүй. Яг энэ хэсгээр ингээд миний дуу алга болчихлоо. Гинтүү. Жог хоос яваад Twitter гайхаад. Гүдэг асуунаас чи юу гэж асуулмаар байгаа одоо. Юусгийн миний найз охин болооч гэж асуув шүү дээ. За тийс асуудаг хүмүүс. Албан ёсоор. Би бол асуулгыг гэж бодсон. Яг тэгвэл нэг юм Одоо тэгээ хаашаа эмэгтэй хүнийг одоо ингээд 2 гуух нь ш тий. Найз хүн болоос гэж гуугаа дараа нь гэрлээч гэж гуух юм уу? Зүү тавиач гэж нэг гуугаад, гэрлээч гэж нэг гуугаад, хүүхдээ минь гаргаж өгөх гэж нэг гуугаад. Тийм. Хамт хоёлоо нүүхүү гэж бас гуйна. Яа. Бүх юм дээр л гуйлгах шүү дээ одоо юу гэсэн үг юм. Бүх юм дээр гойдгоо. Эхлээд зүгээр үерхэд араас нь нэг эхлээд жирийн official араас нь social media official болох хэрэгтэй юм шүү дээ. Тэгвэл тэр чинь бас болоогүй байгаа юм байна. Харин тийм. Зөндөл юм гуйлгана да. Одоохонд нэг гар марын ч оруулах болоогүй юу? Болоогүй байгаа. Тэр арай болоогүй байгаа. Гар мар орж гарахгүй юу? Тэр чи одоо хизэнээс байх хэвээр юм бэ? Тэр хугацааны дараа гар хөл орж гарах хэвээр юм бэ? Одоо ер нь 3 сар л болцсон доо. Тийм үү? За энэ одоос асууя. Туршлагатай хүнээс асууя. 3 сар байх юм тийм үү? Одоо хооны мөн дээр уустай тэгэл. Одын инстаграмыг жоохон үзье. Яг хизэн найз охиныхаа гарыг оруулсан байна гэдгийг. Нэг үсэн шууд гаргаж ирсэн юм шүү. Би нэг үсэн л гаргаж ирсэн. Гар марны зураг явуулаагүй шүү дээ. Гинтл нэг охины зураг явуулсан. Нэг өдөр пик гэж авсан л та. Асан бах те. Тийм л. За ариунаас онцгой.
Найзарны ах тий, ерөөс янз бүр юм болоогүй шүү дээ. Ерөөсөө official хүнтэй үргэж мөргсөн юм алга. Амар амьдрал хийцгүй байна нэрээ явах ёо. Нэг Америк явж ирд юм уу гэсэн нөгөө хоёр хоёулаа найз хүнтэй болчихлоо. Одоо шалтгаан байхгүй болчихлоо. Одоо шалтгаан байхгүй болчихлоо. Эвэлийн тандгүй найзтай уулзсан чи тэр нь хүртэл найз хүнтэй гэж лээ найзаа гэж. Оо тийм үү. Сайн ярьсан. Биш юу. Энэ тоглолдог. Гахалт. Тэгэхээр юу Найзар нь тэгэл амьдрал байж гинөө ажлаа хийгээл манай охин том болоод бүр том болцсон одоо надаас өндөр болоод 100 Одоо хэдтэй вэ? 13 хүрсэн сая. Тэгээд яг тинейж насны эхэлсэн чи ингээд бит хоёр ер нь жоохон гэртээ хин атман гэдэг үзэхүү гэдэг болоод Яг хамгийн сенсацтай үн эхэлж байгаа юм биш үү? харин тий. Ер нь бол. Гэтэ бас сайн ээжтэй болохоор зэрэг бас нэлээд дарагдчих байгаа өөрхий. Хоёр нь энэ жил Монгол явж явах уу? Би 11 сард явна. Дараа жилийн 100 бол явах хоёул. Биланту. Түрүү жил айгуу гоё явсан мэл шүү дээ. Яа амар гоё шүү дээ. Тэгсэн. Гэхдээ тэгээд ингээд хаяа ингээд үгүй хаяач гэж Монгол явахаар ингээд подкаст хийдэг ингээд юу маань гардаг заяа. Одоо ашиг тус гэхин цаашаа нэг юм амар гоё хүмүүс хүлээж авдаг нэг юм бүх юмн дээр нэг юм амар санагдаад ингээд хүмүүс харцаж байгаа чинь ингээд гоё тэгэл ингээд годомжинд явж байхад ингээд амар хөрхөн мэдлэлцэн тэл мэдгүй нэг юм тэгэл би ингээд ёо ямар гоё бэ гэж боддог гэж юм барыг чилсал яваад байгаа шүү. Яг л ёо. Тэгс юу мэдрэх гээд харин тий. Сэлэт. Тэгтээ хүмүүстэй ингээд яг ярангууд ингээд дандаа юу асуудаг. За ер нь бол ингээд тойрог асуугаал, үзэг асуугаал. Ер нь бол тэгдэг шүү. Ихэнхдээ. Тэгэхээр нь юу гэж хариулах вэ? Тэрийг нууц. Хүмүүс комментэр бичээрэн. Сайн баха бидэд бас нэг сүртэй холбоог байгаа штэ л гэлээ. Тэр муу хоёр амтэн уу гэл тэгэн шүү би. Тэр хоёр ч бит хоёрыг хаяад алгуулсан хадлаа. Амар ууртай юу? Мэдгүй. Амд байгаа гэдгүй. Өөртөөс насахгүй юу тэр Facebook, Instagram интерес нэ. Тэ өөрөө бичээд үзэхгүй тэр ивэл мэвэл чи хариулдаг юм байлээ энэ гэж. Дагаж дагуулхаа болцсон л лээ. Тэр яг ямар учиртай юм бэ? Тэрийг ойлгоогүй шүү одоо. Тэр яла. Яг Тэр хоёрт уур хүрээ даа гэж. Тэг одоо эргэж дагаж болох юм болов болохгүй болов гайхаалаа. одоо дагч. Одоо дагч. Одоо их дагч. Нэр яасан бол сони. За энийг хасахгүй шүү ариуна. Яг дагч хэлсэн шүү. Тийштэй чи дагдаг найз ч одоо удахгүй хүний гар оруулах гэдэг чаа. Чи ингээд бас тий комент бичих хэрэгтэй шүү дээ. Дайжгүй гар вэ шүү гэд. Тэгвэл юмнаас сонсож шүү дээ. Тэгвэл чамраа хүмүүс бичиж хүү юм за яа чи ингээд шууд миний зургийг гартай. Одоо хүмүүс асуулт гэж тэгвэл энэ 7 хоногт одоо чи ингээд юу хүсэн хүлээж байгаа байсан гар. Араас нь готч шиг тий. Тэгэл нийлүүлэндээ. Тэг нэ. Тэг Лего барьж байгаа юм шиг. Худлаа ярьж Friends л гэж штэ худлаа яриад байгаа чи. Нэ тийм үү? Хаана вэ? Тий. Надтай л найз биш байсан да. Над дээр ч гэсэн. Facebook дээр яриад байгаа штэ. Үгүй Instagram дээр ярьж. За Instagram л мэдгүй шүү. Instagram ороогүй удаж шүү. Бодлоо хараад чи. Нэрэ. 5 сарын 28-нд чи зураг хийсэн байна да. 2 хоног зурсаар. Амар хаттай заа. Үгүй би түнгээсээ намайг нэрнгээсээ дагсаас гүгүүг нь харсан. Хүүе. 6 сарын 5 хиний Эвэлийн төрс өдөр илүү. Үгүй шүү дээ. Хиний төрс өдөр илүү 6 сарын 5 чинь. Мэдгүй. Би тэдний төрс өдөр биш үү? 6 сард. 7 сарын 5-нд миний төрс өдөр. Окей. Би 5 сард минийх байгаа 6 сард нэгнийх нь байдаг да. 11 сард байгаад 12 сард нэгнийх нь байдаг да гэж бодоодсан байхгүй. 7 сарын юм байна. Окей, sorry. Ариуна санахгүй бол би санах. Найз бүх юм санахаа болиё гэж шийдсэн. Тархины багтаамж дүүрээдэн сүултээ хэрэгтэй хэрэггүй мэдээлэл дуустдаг. Минийх бас аль дээр дүрцсэн. Эвэл би зорих адилхан. 10 жилээ төгсөл дүрчсэн тэгэл одоо делитлэл яваад байна. Заяа бид хоёр нэг 32 гигабайт хугацаатай юм шүү. Тийм ах уу. Тэрнээс Энэ жил миний 40 насны ой болно. Төрс өдөр биш. Баяр. вау. Ямар лаги. Ямар мэдрэмж өгд юм бэ? Одоо харин мэдрэхгээл би бүр амар хүлээлттэй яасан гэсэн чи. Тэгэхээр юу ирүүлж байгаа
хаана юм бэ? Facebook дээр юм уу? X дээр юм бэ? Нэг газар ирүүлж чад нэг хүн бичсэнс эрэгтэй хүн 40 хүрэхээр нэг бол айгу гоё ир хүн болдог. Яг ир хүн болдог насн дээр ирдэг 40 наснда. За. Эсвэл чавган цулдаг гэсэн. Ер хүрээ. Чавган шиг болдог гэсэн. Тэгээ одоо яг 40 хүрэхэд яг аль зам руугаа явах шийтгэд байна. Чавган цулах нь ир хүн болгох. Ямар солиотой хаанаас тийм хүмүүс олоогч тийм бол Хоёулынгийн л болгочихгүй дөө. харин тийм Тэгээ одоо чавган цулах нь ир хүн болгох нь гэдэг л үзгээд нэ да. Яг та одоо ганц юм сонгоод яг хоёулынгийн сонгох. нөгөө гадаа гарч дотор орж ийм гээд нэг үгээдэг та тэр шиг юм шүү. Гадаа гарч ир дотор чавган цулах юм шүү гэж. Одоо хажууд эмхтэн үнтэй болцсон ч өөртөө өөр. Тийм юм байна. Одоо тэгээ найр мэр хийн гэсэн үг үү? Яа гэсэн үг үү? Насны ойр баяраа. Монгол дэчтэй. Юу Сүм ах гэдэг юм шүү. Би л 40 хүрэхээр найр хийш шүү. Манад ирээрээ. За. Одоо ч юу авах вэ? 5 жилийн дараа найз чинь 40 хүрлээ. За билет авъя. Бэлтий. Ууц мууц тавьчихсан тий. Өө тийм. Ууц тавьчихсан. Айрыг мэрэг хийсэн. Ер нь төхөд л байгаа шүү. 3 айны дуграатай ирээрээ. Дуудуул шүү. Хүүе дуу муу гэснээс та нарт ингээд сануулдаг, Озыг сануулдаг ч юм эсвэл бидний хийжсэн юмыг сануулдаг юм нэг тийм дуу ч юм уу, дурсамж ч юм уу, тий цаг үе ч юм уу нэг тийм байна. Одоо жишээлбэл би ингэдэг заяа. Ивэлийн нэг тийм дуулсан дуу байдаг штэ нэг гитар барьж суугаад нэг цагаан өмдтэй амар лаг готл моталтай гарданда ингээд нэг гитар тулаад болж байгаа. Тий. Яасан ёо татаки. Тийм шүү. Нэр Японд Шийд хүлээгүй юм уу? Тий. Тэр дуу мо одоо энд тэнд ингээд амар их явна заяо. Тэрний өмнө би ерөөсөө мэдтгүй байсан мөртлөө. Яг ингээд ивэлийг дууснаас хойш энэ чи ивэлийн дууштай гэж хэлсэн заяа. Эсвэл тэр нөгөө нэг юу бас нэг шийдвэл мэдгүүлж яхад л та эдийн дуулж исэн дуу мó ингээд явангууд энийг од дуулчихсан шүү дээ. Энийг ивэл дуулчихсан шүү дээ. Энийг заяа хийжсэн шүү дээ гэдэг ингээд яг тэгдэг заяа. Та эдд нэг тийм юм ингээд хальт тальт үе орж ирдэг тийм үе байна уу? Бэд шүү дээ. Би тэгэл хальт үгүй ингээл санамсаргүй гинт гэл нэг толгоонд орж ирдэг юм байдаг шүү дээ. Би одоо жишээ нь хамгийн сүүлд юу бодлоо. Мэдгүй ингээл бид нар ингээ ярьжсэн сэдв мэдэв ингээл гараад ирдэ шүү дээ. Гинт. Тэнгүүт бид нар тэгж ярьжсэн ш, тийм ийжсэн ш гэж бодогдсон. Аюух бодож. Ялангуяа ивэлийн энтэндээс янз бүрийн юм ярьсан юмнуудыг аюу гарч ирээд байдаг шүү дээ. Ивэл тэгжсэн да. Тэгдэг шүү. Хүн хөлдөг хөлдөг. Тийм гэж мэдсэний юмнууд тийм амдамч гэх шиг. Тийм тиймэрхүү юм яриад явчихдаг. Одоо хэвээрээ төлөвлөгөөч ивэлээ. Хөлдөх төлөвлөгөөч. Тэр чинь болох үгүй мэддэхгүй байгаа юм байна шүү дээ. Тэрийгээ судалсан гэрэл байгаа мó гэж. Судлал яваад байгаа. Одоо нөө ChatGPT-тэй болсон чинь бүр амар болсон. Оо ястаа. Өөрөө судлах юм байхгүй. Зөвхөн ChatGPT-гээс асуугаад хамгийн санаацтай болсон. ChatGPT чинь 60% нь худлаа гэсэн шүү. 60% мэдээлэл нь худлаа гарч ирдэг гэсэн шүү. Тэр чи яаж юм асуухаас болох байхгүй юу тий? Харин яаж харьцдгийг сурцсан. ChatGPT-ийн найзууд юм аа шин хоёр одоо. Source болгож ашиглахад болоог юм шүү. Юу харин тий. Юу бол харин зүгээр үгдий ийм зургийг янзлж гэдэг юм уу? Prompt өгөөд юм хийлгүүлвэл гэхээс яг ингээд тэнцэнс мэдээлэл аваад source болгоё гэвэл айгу хэцүү шүү л дээ нөгөө сайн нэг хүн амар ChatGPT-г онгоолдог чи ялаа. Тийм имийг л бичээд. За. Соёлын янаас. Тань тийм. Тэгээ ер нь тэгээд тэргүүрс ном бичүүлээд байгаа юм шүү хүмүүс чинь. Тэгэхээр чин Уран байд ном уу? Гэтэ тэр ChatGPT мөн бишэн шатахад амар амархан болсон байлээ. Тэр чинь бас ChatGPT үгүй биш тийм AI юунууд байл шүү. Текст өгөөл хэдэн үеийн ChatGPT-гэр бичсэн байна гэдэг. AI бичсэн байна. Ингэдэм байлаа. За одоо ивэл орж ирлээ шүү. Иесусийн цаг ихлээ. Багнхан өстэй Иесус. Тэр ингэ би болохоор ингэдэг юм. ChatGPT-гэр нэг юм одоо судлаа хийлгэн штэ тий. Тэгээд хариуг нь би копи доод текстнэ Gemini руу ороод энэ хариуг чи шалгаж үзтээ. Зүг байна уугүй юу гэж асуугаад нөгөөтг нь тэгэнгүүт шалгаад алдаа малтааг нь гаргаад ирчихэж байгаа.
Тэнгүү тэрийг аваад буцаагаад ChatGPT рүү. Тэгээд наац цаашаа нэг 2 3 ингээд яачдаг байхгүй юу. Тэнгүү ерөнхийдөө бибинийхээ алдааг засчдаг. Яг. Бас ийм юм байдаг гинэ. Одоо нэг эйжентүүд гэж байдаг. Тэд нар нь болохоор одоо ингээд зүгээр ChatGPT-г аваад тэгээд одоо юу гэдгийг өөрийнхөө ямар нэг юмын одоо нэмэлт мэдээлэл оруулаад тэгээд ийм яг нэг юмд зориулагдсан тийм одоо юу AI болгодог гинэ. Тэгээд тэрэн жишээл бол одоо ингээд өөрийнхөө бичсэн зохиомжууд амар олныг оруулаад за эднийг үзээд эднэртэй адилхан болгоо гэд одоо юм бичдэг болгоод яг өөртөө чинь адилхан тийм стайлаар бичдэг бод чаддаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд хэрэгэлдэг юм байна. Тэгээд би одоо сурж байгаа те дөнгөж сайн кодексийг хэрэгэлж сурсан. Тэр нь болохоор ChatGPT-гийн өөрийнх нь одоо ингээд илүү гүн апп юм байна л да. Тэгээд тэр апп нь болохоор одоо ингээд зөвшөөрлөх юм бол кодексийг суулгасны дараа интернетээр юм энэ хайж өгч болдог. Тэгээ имэйл чинь одоо ингээд өөрөө ухаж үзэж чаддаг. Тэгэхээр одоо би жишээл одоо ингээд хүлээлгийн өрөөний YouTube-ийн channel руу ороод хэдэн эпизод ямар юу ясны бүгдийг надаа ингээд жич бүх деталлуудыг ягаад заяа ариун хоёр яг юуны тухай хамгийн их ярьдаг юм байна гэдгийг судалж өгөх юм бол шууд ороод нэг цагийн дараа тэр хариуг нь гаргаад ирдэг ч юм уу. Тиймэрхүү мэддэг болцсон л. Гайхалтай. Ямар сул өгнүүдийн хэрэгэлдгийг ол гэж мэхэр юм шүү тий. Харин тэр юу Gemini энэ чинь зөв YouTube видеог тэр чигээр нь үзээд 5-6 секундын дотор л цагийн видео энэ тэрийг ер нь бол ингээд товчлоод бичиж өрдүүлсэн л шүү дээ. Тийм бэл. Gemini ойлаа юм байна шүү. Тэр чинь айгүй мөнгө зарж авах амар дайчгүй гэдээдсэн шүү. Харин тийм. Тэгээ одоо хоёулын л хэрэглээд байгаа шүү. Тэгвэл ингүүл яг хаа ингэсэн заяа. Одоо саяхан манай ажил дээр юм болсон заяа. Манай ажил дээр ч манай ажлын залуугийн эхнэр нь жирэмсэн. Тэгээ тэр хоёр эмнэлэг явсан гэж байгаа байхгүй юу? Эмнэлэг явсан чинь ингээд үзүүлэлт суужсэн чинь нөгөө юм чинь ChatGPT дотор ингээд нөгөө юуг юм ингээд бичээд тэгээд ингээд тэндээс асуусан гинэ. Одоо юуг нь одоо юу гэдэг лээ. Шинж тэмдгийг ингээд өгөөд тэгээд ингээд бараг юу гэдгийг ингээд асуусан гинэ. Тэгээд нөгөө залууч амар уурн хүрээд энийг ашиглах байсан бол бид нар яах гэж эмч дээр ирд ингээд уурлаа гараа авсан гэд. Тэгээд бөө хэрүүл мөрөл болоо. Тэгээд ууртаа ирсэн хгүй. Тэгсэн чинь та нар ингээд эмнэлэг явал нөгөө эмч чинь тэгвэл яах вэ одоо ингээд ChatGPT дотор ингээд та нарын шинж тэмдгийг хийснэ. За та ер нь бол хордлого авсан юм шиг байна гэж хэлвэл яах вэ? Намаг тэгсэн штэ. Тийм үү? Тийм үү? Би шүдний эмч ороод. Тэгээд X-ray гэдэг байхгүй намайг. Тэгээд жилийн өмнө яг тэр эмчтэр орж байхдаа хэлчихсэн. За та ингээд баг 14 газар хорхоо идэх гэж байна. Пэ. За. Наадвал бүгдийн засуул масуул энэ тэрэл баахан мэрдсахгүй. Тэгэл би бүр ямар амар юм бэ? Миний шүдэг нь тийм биш те. Тэгээд 2 удаа угаагаад би нэг юм угаад цэвэрлдэгтэй гэл. Тэгээд дөнгөсөө сарын өмнө очисон чинь яг адилхан газар штэ. X-ray дээр үзсэн чинь нөгөө хөгч юм. Юу ч байхгүй байна. Нэг ч хорхоо идэг байна. Тэгээ би хамгийн сүүл танаа өөрийн чинь эмч 14 газар ирсэн чинь хаяа ингэ нэг сүдэр мүдэр шиг X-ray-д нь гардаг гинэ. Тэгснэ хэлсэн би AI-аар өгүүлсэн зүгээр. AI зүг зүгээр гэж хэлж байна. Йоо ямар амар юм. Тэгээд эмч нь би тэгвэл гэхдээ AI та өөрөө харсан юм. Би өөрөө харсан, AI-аар харсан. Өмнөх эмчтэй харьцуулах юм бол одооних бол хамаагүй найдвартай. AI хүнээс хамаагүй илүү сайн чаддаг гэсэн тийм л юу яасан. Тэгэхээр миний бодлоор зүгээр яг тэр шүдний эмчийн тайлбарснаар бол би өөрөө шалгасан. Тэгээд дээрэс нь нэмэлт AI-аар дахиж шалгасан. Ягаад гэвэл эмч нар чинь хүмүүс учраас алдаа гаргадаг. Тэгээд AI дээрээс нь одоо ингээд тусламжийн одоо байдалтайгаар харьцсан бол алдаа гарах магадлал илүү бага байдаг л ухааны юмэрсэн шүү дээ. Тэ чи итгэцэн үү? Одоо. Үгүй тэгээд одоо итгэхгүй байлаа. 14 орхоогүй шүдгүү гэж итгэхдээ итгэсэн үү? Би одоо тэгээд манай тийм шүдний эмч найзууд байхгүй юу? Тэгээд тэр болохоор X-ray-д оруулаад явуулчихаа. Тэгээд харъя гэсэн. Ер нь бол хорхоо идээгүй үед хорхоо идсэн мэн гэсэн юм тохиолдол гардаг. Яг мөнгө олох гээд орлого гээд. Тэгтээ хорхоо байгаа үед хорхоо байхгүй нь гэдэг тийм юу бол яг шүдний эмчд бол ашигтай биш үү? Тийм шүү дээ. Тэгэхээр тийм магадлал бол нэг амар байгаад байдгүй дээ л гэсэн юм надад хэлсэн. Одоо зөв буруу юм бэ. Тэгээ үгүй өөрлөө X-ray-ны явуулчихтаа би хараад үнэн үгүйг нь яа гээл тэгсэн шүү дээ. Тийм юм байдаг юм байна. Гэхдээ одоо бол ингээд AI ийм нэг юм яасан. AI-ийн хүч чадвар гэсэн чинь одоо ингээд уурганы структур байдаг гинэ. За. Одоо ингээд молекулаар ингээд хэлбэрийн гаргадаг. Одоо амар олон уурга гэдэг юм шүү дээ, протеин гэдэг. Тийм AlphaFold гэдэг нэг AI гаргасан гэж байгаа байхгүй. Тэрний өмнө болохоор хүмүүс ингээд зөв өөрөө ингээд нүдэрээ харж ингээд уншаад хэлбэрийг гаргадаг. Эсвэл ингээд тоо бодож математикийн талаас ингээд гаргадаг гэсэн гинэ. Тэгээд тэр арга хэмжээгээ хэрэглэхдээ жилдээ нэг 5-аас 6 ч юм уу протеинийг ингээд sequence хийгээд одоо ингээд хэлбэрийг гаргаж яг ямар ингээд үйл ажиллагаатай мэддэг байсан гинэ. Жилд 5-аас 6.
За. Тэгснэ AlphaFold гэдэг AI-ыг зохион бүтээгээд 1 жилийн дотор 260 сая протеины юуны хэлбэрийг гаргаж чадсан гэж байгаа. Өмнө жилдээ 5-аас 6 гэсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь дараа нь 1 жилийн дотор 260 сая. Тэгээ эмнэлгийн талаас ер нь бол AI хамгийн их хэмжээний өөрчлөлт оруулна гэж хүмүүс ер нь хамгаалдаг юм байлаа. Тэгэхээр ер нь бол одоо эмч мэнчин дээр ороход бол бараг бүх эмчнэр л одооноос хавлаад AI энэ төр хэрэглэх юм шиг ба шүү дээ. За тэгвэл дараа нь эмч биш зүгээр app татаас олох юм шүү тий. Тэгээд янз бүрийн болол app руугаар би ингээд байна гэл. Хэрхэн ашиглаж байгаа вэ гэдгээс л болох бах тий. Одоо ингээл тэрнээсээ асуугаал тэрнээсээ гарч ирсэн үр дагаварт нь эсвэл хариулж байгаа хариултанд нь 100% итгээл яг тэрүүгээр эмчилгээгээ хийгээл явна гэдэг юм уу? Эсвэл шинж тэмдгийг гаргаад яг өөрийнхөө эргэлдэж байгаа зүйл дээр одоо тэндээс бас ингээд нэг тийм өөр юу гарч ирэх нь үү тий. Өөрийнхөө мэдгүй юм гэж болно шүү дээ. Тийм дээр ингээд гарсан үр дагаварт нь шууд итгэхгүй баталгаажуулж ямар нэгэн байдлаар дахиж шинжилгээ хийх гэдэг ч юм уу. Тэгэж мэж ашиглаж ийл окей. Тэрнээс биш тэгэл 100% тэрүүгээр хийлээ. Одоо бид нар боолно дуусна өстэй тий яванда. Одоо гэхдээ сая яатсан байлээ шүү дээ. AI хөгжлийг постлох тийм шийдвэр гаргалаа гэдэг. Тэр одоо үний юм худлаа мэдэхгүй бол ингээд хүмүүс юусоо гүцэхгүй хөгжлөг нь ордог гэд саяхан нэг тийм мэдээ өссөн шүү би. Паузлж чадахгүй. Худлаа юу? Худлаа бахаа. Тэр нэг ийм нэг юу гарсан юм бэлээ. Одоо ингээд нэг ямар ч нэг AI-ийн компаничлууд нэг баахан хүмүүс дэлхийн AI-г дагах юм бол ийм боломжууд гарна гэсэн юу? Тэгээд нэг тайлбар нь болохоор AI-г те бид нар гинт ингээл AI амир ингээд хитрхи хөгжөөд байна биднэрт ингээд муу байна гэж тэгж зогсох боломж байхгүй гинэ. Яагаад вэ гэсэн чинь нэг том гүрнүүд хоорондоо өрсөлдөж байгаа учраас AI аюултай байсан ч гэсэн Америк хятад хоёр хоорондоо өрсөлдөөл илүү хүчтэй AI нэг нэгээр гаргаал байна гэсэн тиймэрхүү тийм тайлбарлал гаргаж илээ. Одоо даймаа янз бүр юмнаас болж айгүй олон нээлттэй орсон байдаг шүү. Одоо жишээ нь интернет жишээ нь Орос, Америк хоёр хоорондоо Cold War гэдэг л хүтэн дамжлаа. Тэгвэл тэр үеэс чинь л юу ясаар нөө сансар дүүнэсэн сансараас дайрна гэж тэгтээ холбоо юу янз бүр хурдан нөө мэдээлэл солилцох гээд тэр хөгжил донд интернет үүссэн байгаа юм чи тээ. Тэрнтэй адилхан одоо тэгэл ингээл дэлхийд төлцөд одоо бүр юу ч болоод сүйлдэ бүр. Кинон дээр л гардаг гэсэн юм одоо бодит болчихлоо шүү дээ. Тэр хөгжлөн тэгэл нэг зэгтээ авчиж халах л та. Одоо гэхдээ зүгээр ер нь бол хөгжил бол аль хэдийн зогсохгүй ингээ цаашаа явна гол нь өртгийн л дийлхүү дээр л байгаа юм шүү. Өртгөн л багасгүй. Сая тэгэл баахан компаниуд ишиглэн гээд хүмүүсийг халсан чинь одоо буцаагаад хүмүүсээ хайр хийгээд ажил буцааж яваад AI багсгаад байгаа юм л шүү. Өртгөн хүнээс илүү өртөгтэй юм шүү дээ. AI чинь тийм амар үнэтэй болоод. Яа нэгдүүлээ бүр яг насанд хүрч ш тий. Гэж бүр яг том хүмүүс шиг юм шүү дээ. Ярьж байгаа сэдв мэд бүр амар уу. Өмнө чинь зүгээр хөлдөөгчний мухарт 14 онсон дахиад гэдэг сэдвээр ярьдаг байсан ч одоо зүгээр AI хөгжлөө. Цэрийн хүүтэндээ аймаа ярьж байгаа. Хэлэх чинь сонгол Монгол энэ тийм их юм ярьдаг. Гайлтай. Яа. Сонсогч нар ч гэсэн адилхан бас нас агчраад. Бүгдээрээ л хөсөн үсээгүй юм болт юм байна. Яг нэг тийм ах нар үйдэг гэсэн жоохон багт чи ч гэсэн хөгшөрлөөрээ яг ах шигэ болно гэж би тань шиг хэлэхгүй болохгүй. Тийм байна. Чи яг л тийм болдго юм байна. Уучлаарай хаа. Тий, уучлаарай. Тийм л юм байна угаасаа. Тийм. Одоо энэ залуу сонсогч нар бүгдээрээ бас тэгээд мэдэж авцгаа. Сурч авцгаа. Бидний алдаагаас сурцгаа гэж байна. Хүүш надад нэг юм санал байна. Би сая орж нөгөө Озигийн хамгийн анхны дугаар хизээ постлогдсон байж харсан байхгүй юу? За. Тэгсэн чинь 5 жилийн өмнө 4 сарын 7-нд постлогдсон байх хамгийн анхны дугаар. Тэгээд жилдээ нэг удаа ингээд дөрвөлээ 4 сарын үед нэг юм дугаар хийж идэв яаж юм. Одоо ингээд угаасаа Ози бол ингээд үргэлжлээ цаашаа явах уу гэж хүмүүс асууж штэ тий. Доор бол одоо бичил байгаа ихний хэсгийг сонссон хүмүүс ингээд эргээд хийгээч эмээч энэ төргээ бичил байгаа. Тэгээд жилдээ нэг удаа 4 сарын үед нэг хийж идэв яаж юм. Дөрвөлээ нэг суугаад үзэж болно шүү. Болно. Яг их нэг удаа үзэхгүй тэгээд таалагдвал дахиад хийгээл байхгүй. Жил болгон шинээр. Тий. Надад бол болж шүү. Видео мэдээд хийж үзэх юм уу? Оогүй. Тэр ястаа бол видео. Одоо л видеонд бол дасцсан шүү. Би хідээ өөрийгөө хараад кринжлээ. Хоёр сизон явсан. Өөрийгөө хараад сурцсан шүү гэж. Хараад сурцсан шүү. Гэтэ хүмүүс ингээд видео гараад тэр хүн objectively амар дайрт юм л. Шууд муу дөрөв нүдтэй бистам нэг гэдэг шүү.
Маа монголчууд юм шүү дээ. За мэдгүй монголчууд ч гэдэг юм гадаад ч гэдэг. Гэтэ ер нь бол эмэгтэй хүнээс илүү эрэгтэй хүмүүс чинь амар их юм билээ шүү дээ. Тийм хэрүүл тэмцэл хийдэг хүмүүс юм байна гэж ойлгосон шүү дээ. Тийм сая. Нөхрүүдэд л очир байж тийм ээ. Тийм хүн ингээд хоёр опинionтэй байж одоо шүү дээ. Ямар нэг юм дээр тий. Тэнгүүт өөрийнх нь опинionтэй таарахгүй ч юм уу тий. Эсрэг байнгут шууд тэр ярьжсэн сэдвээсээ халиад муу дөрөвнүүдтэй биш таана болчих. Миний дөрөвнүүд бүд болоо явчих. Би яг бодсон гэдэг. Охтууд нь болохоор те миний санал нийлэхгүй байна. Энийг ингэж ингэж ингэсэ гэж бодож байна. Ирчүүд нь болохоор молгоо хар юм. Тийм ялгаатай байдаг шүү. Би тэгээд Ози одоо хийж байгаа подкаст хоёрын контраст надад амар мэдчихэж байгаа шүү. Би бас тэгсэн штэ. Нэг YouTube дээр видео үзсахгүй юу? Тэгээд нэг хэлсэн ярьж байгаа юм ерөөсө таалагдчихгүй. Тийм бицсэн юм уу чи? Тэр би бодвол за манай сонсогчид юу гэж ичих вэ гэж бодож байгаа. За манай сонсогч ийм л юм бичэндэ гэл комментэн дээр дараал. Муу хар болгоо хар пэмин. Би чанги шүү. Очоо зодож шаа гэдэг тэмхэл бичсэн. Тэгдэг юм байна. Цаанаасаа контрол байдгүй. Өөрийнхөө би битээ худлаа яагаад байгаарай чи. Худлаа манай сонсогч нар өдргээд байгаа юм. Чи одын коммент ор бичсэн чийс юм биш үү? Харин тийм би л тийм бичээ. Тэгээ нэг өөртөө нэр мэр өгцөн химийн хэдий. Озагийн сонсогч ингэж бичдэгдээ гэж бичихсэн чи байхгүй. Охтуудыгаа дагаад гоё ухамсартай биччихэ гэсэн чинь цаанаасаа эрэхтэй хүн гараад ирдэг юм. За. Тэр коммент чижсэн чинь мэдчихлээ одоо. Одоо тийм коммент бичиж байгаа нь ивэлээ зүгээр агараа гэж чих юм байна. Ивэлээ зайлаарай гэж. Өөртөө яг тэгцгээ одоо ингээд комментэн дээр муухай бичсэн шууд орон та нар бичээрэй за. Хөө ивэлээ. Чи мөн үү энэ гэж яриад. Ивэл мөн үү энэ гэж бичээрэй. Нөгөөх нь юу илээ энэ. Би нөгөө одоо юуг айгуу сандаж туцаадаг. Би тэгээ тэрийг одоо ирээдүйн найз залуудаа зааж өгч байгаа. Зааж өгч байгаа. Хэрүүл юм зааж өгч байгаа. Хуцаатай гэдгийг зааж өгсөн чинь харин чи гэдгийг зааж өгсөн. Юм хэлэнгүүд надад харин чи гэдэг дандаа тийм. Яа. Тэгээ яг тийм хоёр хэрүүлийн өгөхтэй болоод байгаа. Тэгээ би яг ингээрсэн чи сая одоо хуцаатай бүр санаанд орчлоо. Тэрийг нэг хэлэх юм уу миний найз? Цадай. Юуг нэнэц мэт. Яа, салтай. Гойдгтээ тийм iconic янз бүрийн юмуд байсан юм байлээ бид нар тий. Харин тий. Би хараа ингээд юм амар дуурсах дуртай хүн байхгүй юу? За. Даанч ч ерөөсөө юу ч сандгүй юм. Уулын дуртай. Ингээл дурсмаар байдаг ингээл бодоод байдаг толгонд орчих. Айгуу гац юм байна. Тэгэл ингээд ариуна ярин гуталшаад тийштэй энэ төр гэж яд гоё доо ямар гоё юм бэ энэ төр гэж. Бодлоо за ариуна яриад ингээд чи тийштэй гэж хэлж байгаа чинь ариуна мэдгүй л үстэй. Бүр ингээд таг мартсан нөө. Тэглүү энэ төр гэж чирээд. Болоорой чи яа. Би нэг түрүүнийг LeBron James-ийн нэг ярилцлага үзчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь за та ингээд залуудаа ийм амжилтууд бүтээжсэн гэсэн чинь LeBron James тэгээ миний насанд бас юу ч сандгүй юм байлээ л гэж авч яасан. Адилхан юм байна. Ахтай болоод адилхан юм байна гэж батсан. LeBron хүртэл тэгж байгаа юм бол би болоод мартах зүг. Ямар перцэд. Нас гэж байт юм бэ те нэрнгээсээ. Байдаг. Сүүлдээ нэгтээ бууж өгд юм биш тэгээд бүх юм амар юм яг юм тийм фоло дотор хийсэн юм шиг сандаг байсан байгаа байхгүй одоо хүний ог нэртэй те баг 90-ийн дугаартай санаж мандаг байсан чи одоо ингээд залхаанаас нөгөөтөөс өөрөөсөө шиг санахаа болоо. Загин чиргэр санахаасаа залхаад уу. Тийм санахаас залхаж малхаад тэгээ өөртөө албан хүчээр чи одоо 30 гарцаа одоо мартах ш. Гүнээр амар мартахлаараа жаргалтай байдаг юм байна. Сүүлдээ бүр өөрөөсөө айгаад байгаа шүү дээ. Одоо би одоо ингээд юм за яриач юм ярьж байгаа юм мартахгүй л дээ. Гэтэ яг юм хийж байгаад заримдаа ингээд юу хийх гэж байсан бэлээ гэмарт. Одоо чинь юу гэдэг галтгооноос нэг юм авах гэж явбал галтгоонд очичоод юу авах гэж гэдэг юм болчиход байна шүү дээ. Би одоо ингэж байгаа юм чинь би нэг 60 мар гараад явчихвал одоо бүр дименшн мэмшэд болох юм уу яа. Би бүр айгаад байгаа шүү дээ. Яана. 60 гараад та гурыг танихгүй бол бити гахаараа гэж. миний буруу биш шүү. Тэгтээ ингээд хараа тэгэж бодлоор заяа битэрт амар амархан байгаа байхгүй юу? Ягд бол хараа ингээд од ариуна хоёр ингээд юма мартдаг болж ихлэхлээрээ сандарч байгаа байхгүй юу? Хөө яна хөшөлж байна. Заяа битэр ихнээсээ л тийм байсан тий. Ямар ч хөшөрж байгаа тийм мэдрэмж авахгүй тий. Би амар залуул юм байна угаасаа сандгүй байсан.
Би ахтайгаа 18 тад тэгдэг байсан шиг уцаар ярьж байгаа байхгүй манайх гадаа хүлээсэн чи гараад ирэж хурдлаасан чи уцаа олохгүй байна гэдэг. Уцаар яриад байгаа мөртлөө юу. Тий уцаар ярьж байгаа мөртлөө гартаа ингээд түлхөр барьсан эргүүлээд байгаа мөртлөө түлхөр хайчиж байна тэгээд тийм л хүн байсан. Тиймэрхүү болдог ш айгүй амар. Тий. Яа. Тэгснэ өөр хүн юм уу мартангууд амар уралж ирдэг. Яагаад ямар мартамхаа юм бэ энэ жоохон анхааралтай байж байгаа чинь тэр. Өөрөө ерөөсөө санахгүй. Гэн тэгээд хөвшөлтөй айгу тэмцэж байгаа одоо чадхаар би workout хийж байгаа ш нэрэ. Тэгээд бүр амар айхтар болоогүй л юм л да. Гэтэ тэгээд ер нь гих мэтчлээ одоо жоохон юу яахгүй бол Харин тийм ээ. хөдөлгөөнтэй байхгүй бол ер нь бол одоо л залуу биш болох гээд шүү дээ. Тэгээд хараа эрэгтэй Монгол эрэгтэй хүний дундаж наслалт чинь байна шүү дээ тий. 63 лүү 64 мөр хавцсан биш 65 ч хүрэхгүй. Юу вэ тийм үү? Тэтгэврийн аваад 5 жил болол тэгэл нас орох юм хаашаа. Тэгээд харин тэгээд би одоо хэрвээ тэр одоо юугаар харах юм болно шүү дээ. Тэр амьдралынхаа 3-2-ын налид ингээд үрцэн боос тэгээд Одоо ер нь жижиг юм биш үү? тэгээд үлцэн оржид айтайхан байг юу жоохон бидээ анхаарахгүй л болтгон байна гэж бодсон шүү дээ. Харин тийм ээ. Тань тийм Нэг юм сэтгүүл мэтгүүл энэ төр байдаг штэ ингээд нэм урд нь ингээд нэг юм хүүхэн мөхний зураг мөр ингээд бицээд дээр үед ингээд дээр үед ч Монгол байдаг л байсан одоо тэгээ байдаг үгүй сайн мэдгүй. Тэгээ энэ ч нэг ингээд байдаг штэ тэнгууд ингээд гарчгийн дээр нь дандаа ингээд 30 гарсан хүн 35 гарсан хүн өөрөө өөртөө юу зориулах вэ марилгүй хийдэг тиймэрхүү юм авч өмшдөг болсон. Тэнгууд тэгээд дандаа ингээд болчингийн дасгал хийх ёстой. Тэнгууд ингээд нөгөө үгийн сүлжээ бөглөх ёстой мөстэй гэх. Тэгээ би ажил дээр ингээд судаггүй модаггүй ингээд хаяа маяа хийж мэгээд гээс нөгөө тиймэрхүү юм ингээд дандаа тиймэрхүү юм ингээд тодтолдож авч байгаа зав ингээд юм сэтгүүл мэтгүүл авах болохоор бүр амар би тэгээд ёо яана бүр ийм анаа болчих гэж нэг юм сэтгүүл хөдөлтөж авдаг анаа болчих гэж бодсон. Яалчгүй тийм болт юм байна. Яалчгүй тийм болт юм. Гэхдээ тэгээд бас тэрийг эртхэн ухааж байгаа нь болж байгаа хгүй тий. Тэгвэл бол тэгэл бүр орой морой алцаа явах юм бол хүл мүл өвдгөөс гэсүүлэл одоо ингээд нөгөө орой дасгал хөдөлгөөхгүй манай юм ч одоо хөөрхөн хөл мөл нь шүү дээ. Тэгээд би тэгээд за эртхэн хүл гараа хөдлөж ийм болчихгүй гэдэг хөл мөл өвддөг болчихлоо. Чинь юу лээ? Хөгшөрж өгтгөө хөшиж өгтөг гэдэг үстэй. Тэр нэг юу л амар сандгийн манай ахыг худлаа яриад байсан уу жигнэс ирсэн бөмбөд. Тэр тэгээд ажиллаж байхад нэг ах өвөө гүйжсэн гинэ орой 7-г үед. За. Өвөл штэ. Ингээд хүртэн өмссөн. Тэгээд нөгөөт нь гүйж байгаа зогсоод тэгээ манай ахтай ярьсан юм байна л да. Тэгээ яасан гэсэн чинь нөгөөт нь нөө 60 хиттэд тамхи татдаг байж байгаа нэг зүрхний хаалгаанд ороод тамхинаас болж. Тэгээд өхөнгөө алдаа тэг эмчэнд гисэн гэсэн одоо та ингээд тамхи болохгүй бол ер нь бол 5 жилийн дараа л өхнө гэдэг. Тэгээд тамхинаас гараад гүүгээд амар тийм фит амьдрал амьдэрдэг болсон юм байна л да. Тэгээд бишкэтэй уулзж байхдаа эрттэй байсан гэж байгаа байхгүй. Орой гүйжсэн. Гэтэ удаан л та тэгээ хөшөө үнэл хурдар гүйж байгаа штэ. Гэтэ гүйжсэн. Тэгээд нөгөөт нь ярьж байгаа нь бас амар ярьдаг өвөө байсан гэж байгаа байхгүй. Залуучууд үхээд байна гинэ. Тэгсэн чинь 70-80 та хүмүүсийн тухай ярьж байгаа байхгүй юу? 70-80 залуучууд ингээд тэрэгэн дээр суугаад үхээд ах юмаа гэд өөрөө 90 хиттэй ч үдэ тийм байсан. Амар. Тэгээд 60-тад фитнесээр хичээлж эхлээл тэгэл 90-д гайгүй болцсон л гээд тийм байлаа. Тэгэхээр яг тэр хөшөж өгдөг гэдэг л яг үний юм шиг санагдаад байна да. Харин тий. Чи одоо л ойлгох чинь доо. 30 нилийн гараал ойлгох чинь доо надах чинь. За хэдүүлээ тэгээд цэмгэр хөгшрөө шүү. За юу. Хизээ нэг цагт видео ийн гэж бодолтой. Дөрүлээ шинэ подкаст яа, фитнесийн подкаст. Шин төрлөөс спорт хүчтэй хөшөлтөй тэмцэхүү. Тэгэл та надад бол таал гэж шин юм байна. Тэгээ ярьдаг юм дандаа. Өнөөдөр би юм үз. Дандаа нэг хөгшин үнийг проблемууд ярьдаг. Даралтны юмны тухай ярьдаг. Шин даралтны юм гарсан байна гэдэг. Шинэ даралтны аппарат хэрэгжилж үзлээ энэ төр гэж яриад. Тэгэл хэдүүлээр баяжх юм шүү. Тэгэл тэр аппарат ингээл рекламдал зараалаа. Рекламдал зарч байна. Болж шүү. Нэг хуурамч имнэр байдаг шүү. Им байдаг шүү. Яадаг мадаг хин ямар юм чинь ийм тэр нэрийг зарч ирдэ. Энэ нэмийг уусан чил гинтэ өвдөгөө байсан байна. Өгөө нэг нь тэгэж ярьдаг болоо заяа. Тэнгүүд ингээд чи ингээд хөлн дээр мөлн дээр гараа тавиад ингээд үг мөг хэлээд идгээд бол заяа. Бүр ачлаг хийгээд тэнгүүд нөгөөх нь юу гэнэ найз мэд. Тэгээ би ингэж тарин уншдаг болоо заяа. Арц
марцмарцаа угаалдаг. Бүр тийм юу байгуулъя. Сургалт муралт заахгүй юу те. 7 алхамтай програм байгаа те. Ороход бол ерөөсө 100,000 төгрөг хэрэгтэй. Тэгэл ороод та нар бол амьдралаа өөрчилнө. Тэгээд доод ингээд дасгал заадаг, од ингээд дасгалын заадаг. Ариун ингээд тэр юу сургалт мургалтны бүх юм ингээд зэбэддэг. Эвэл ингээд яадаг. Есүсийнхаа журмаар идгээдэг. Яа. Заяагийн програмын бол нэрийг би олцсон шүү дээ. Юу вэ? Заяаны эмчилгээ. Заяа төргийн засал аа. Бас тийм бэ тий. Би тэг наа чи хідэн чулуун болоо тавьчих тэгээл би чи юм үздэг байсан ш тэгэл болно. Одоо юм үздэг хүмүүс энэ өстө яаж ин гээд яах вэ тэгээгүй шүү. Дөрөв сургалттай байх юм биш үү? Заяа төргийн эмчилгээ, од мэт гэрэлтэй, од мэт гялал центр гэдэг тэр нь спортын талын заяа. Тэнгэрээс ивэгцэн хүч юу гэж те тэргээр нэвэл ингээд аппликейшн зааж мардаг. Тэг би юу гэх вэ? Ариун бас нэг ариун тийм биш чи ус зарах нь ш нь ариун ус мус зардаг. Ариун йога энтер гэж ярьдаг тий. Ариун ус гэсэн чи нөгөөт нь ингээд архин дээр ингээд нэглээ их ус эзэн тэгэл архийг багуурна гэсэн үг гэж үтсэн. Архиан багууж усаа их уу. Тиймэрхүү биз. Болж. За комментэн дээр бичцгээгээрээ энэ айдиа таалагдчих байвал. Та нар тэгээд манай сургалтанд 1000 хүн орё гэж санал нийлэх юм бол коммент дээр бичих юм бол бид нар одоо их хэлдэг. 100,000 төгрөг. Нөгөө чи 1000 гол биччих шүү найзтайгуу. 1000 яг 1000 коммент гарч ирэх юм бол тэ бид нар сургалт эхлүүлээд 4 сургалттай. Тэгээ нөгөө сарандаа их чиг болчихгүй тэ сүлдээ үйдэлээ. Тий. Яа. Тэгсэн чи одоо дараа нь бөө юм болоо тэ. Солиотой. Тийм л энэ. Тэгээд тэр чинь нөгөө дан ганц 100,000 шүү дээ. Тэр чинь subscription 100. Тийм. Sorry. Өтгөө ярьсан дээр. Ийм амархан байсан биз дээ. Тийм биш. Амьдрал чинь амархан шүү дээ. Зөвөр тийм. Худлаа юм зараад. Чэжгээс бицсэн юм ба хүнд юм уншиж өгөөл гэж. Тэгээд зөвхөн сургалтанд хамрагдсан хүмүүстэй дөрүүлээ подкаст гэдэг тийм ингээд сард нэг удаа. Тэр нь амар төлбөртэй нас. Наа чи зогоосон байна. Бичлэг дээр нь тэгсэн чинь нэг AI-аар хийгдсэн ингээд тамга байдаг шүү дээ. Тэр мэрийг арилгаж өрөөгөө видео юм. Би метрийг шатаар дэше гүйж байгаа видео оруулж ирсэн. Тэгээд доор нь ингээд Gemini-аар хийгдсэн гэсэн тийм тамгатайгаа. Тэгэл да. Тэгэл да ёо би. Тэгэл да ёо. Би бол шинэ туршиж үзэх бэлэн. Тийм байна да. Манай ээж нэрээ таарыг сонсдог шүү дээ. Харин тийм шүү дээ. Сайн уу бацгчээ. Төрсөн өдрийн минь төрхий. Хаяа. Надтай хаяа ярьж байгаа л тэгдэг. Ээж нэрээ хин Заяа ариун хоёрыг сонссон шүү дээ гэл. Залуучууд амар юу юм бэлээ энэ гэл тэгж ирэл. Надад ярьж ил нөгөө нэг юу харанхуй өрөө энэ 50 эпизод нь болцсон байлээ шүү дээ. Тэгээд харснаа марснаа. Тийм юм ярьж. Би тэрийг мэдэхгүй сандарч ирж асууж ирээд байгаа эпизод тийм. Ээжтэй асуугдчих чи яа. Хариулж ирж байхдаа үтсэн энэ тэр. Хөөс таар гэхдээ бит хоёрыг хаяа сонсч мастдаг байсан энэ хоёрыг. Би харанхуй өрөө сонсдог шүү дээ. Тийм үү. Харанхуй надад их таалагддаг. Тэгээ сонсдог байсан. 50 эпизод хүрсэн чи их сайд байлаа. Тэр өдөр шаналж ирсэн шүү дээ. Тэгээ болж байгаа юм уу те? Тийм дууссан шүү дээ. Гэхдээ би ер нь нөгөө сакснаас өөр юм сонсохгүй байгаа шүү л гэж. Хураа дууч сонсох. Одоо сонсуулнаа ч юм да. Чи баажи ялалт хоёр сонссон л лээ чи. Гэж. Тэгээ чи орсон юм шүү баажи ялалт хоёр доор сонсдог болохоор гэж. Латла. Хартаа өгнөстэй. Яана. Латла. Тоглосон шүү би. За. Тийм байлаа. Ивэлийн митинг болох гэж байна одоо. Yes. Одоо 5 минут дараа. За. За тэгвэл бөхсөө яваарай. Дараа жилийн 4 сард шин дугаар хийтлээ гэх юм уу? Хөө тэр санаа дэмцсэн үү та нар тэгээд? Дэмцсэн. Надад бол болж шít. Надад бол болж гин. Тэгээ. Од тэнд дуугаад байна уу? Тэгээ. Би юу натмаа юм бэ да жоох. Бэж. Одоо ингээд амлцдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар бичих боломжгүй болчихвол айгүй хэцүү болчиход байгаа. Тийм ээ. Харин тийм ээ. Ихтэй. За тэгвэл тийм зориг байгааг л дуусгах юм уу? Тийм ээ. Ерөөл 50-ыг л дуусгах юм. За тийм ээ. За ивэл явах чинь уу? Яах чинь?
Би явах юм уу? Чичээ та нарын болчихжээ. Зүгээр Мучлаг. толгоогоо дээсэн чи намайг яасаар хагаад хүчнээр яасан та. Бид хоёр бол юу одоо төсөрцөн хоёр хүмүүс байгаа. За бүгдээрээ ингээд өнөөдөр эпизод өндөрлөж байна. Тэгээд бид нартай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бүх одтой хамт ингээд подкаст нөрөөг худж байгаа. Тэгээд бидний бас байхгүй байгаа ч гэсэн дэмжиж явж байсан. Тэгээд ингээд сэтгэл дотроо одоо бодож явжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ариуна заяарыг бас дэмждэг бүх сонсогчдодоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр эпизод таалагдсан бол лайк, комент хоёр бичгээ бичих мартаарай. Тэгээд магадгүй бүх юм яг сансаар болох юм бол дараа жилийн 4 сард бид нар уулзч магадгүй байх шүү. Тэгээд тэрс идеяс таалагдсан байх юм бол комментээр бичээрэй. Биднэрт мэдгдээрэй. Тэгээд дараач удаа уулзъя. Баярлалаа баяртай. Bye. Bye. Баяртай. Bye. Оцаа. 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 Оцаа.